За сайн бацхан үзэгчдээ та бүхэнд Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аврах шалгаруулах тэмцээний за 2025-аас 26 оны улирлын тойргийн тоглолтуудыг шууд өргөж байгаа лээ. Өнөөдөр хангардыг 2 хожиж учраас тэгээд дээр нь гарнаа. За хангардын үед л энэ өдрөл дэрэнтэй эхний 3 тоглолтонд бол нэг тэнцээд нэг хожоод нэг хожигдсан байсан. За гараад ирсэн хаалгачийг давуулаа зөгцөө гол оржээ. За очир байна. Улаангомсын дэгээс эхний голыг орууллаа. За багуудын 2 дугаар тойргийн учраанд Улаангом одоо маш сайн тоглож тэг харьцаатай тэнцэжсэн бол энэ удаад Вестерний хаалганд гол оруулж чадлаа. За эхний тойрогт 6 тэгэр хожигдчихсэн шүү дээ. Тэгээд энэ өдрөл Вестернтэй 3 дахь учраа таарж анхны голоо Улаангомын Вестерний хаалганд анхны гол оруулж байна. За энэ удаа давуулаа солгоо өлөөрөө хаалгачийг давуулаа үлгээ хайцсан юм байна. Буян тооноос бас дараалж унаа авсан. Вестернтэй тэнцээд, ховттой тэнцээд хоромхныг 2 очсон. За гоё дамжуулалт орж ирсэн Вестерногоос Наранбаяр. За энэ удаа шүгч хууц гаргаад ирлээ дээ. За тэгээ шүгч тургуулын цохилтыг заасан. За Батуулд цохилтыг гүйцэтгэхээр ирсэн байна. Вестерний одоо багийн ахлагч яг үжирээ цогсон хаалгас хаасаа. За хаасан мөнгөийг болон болголоо. Сайн хаалт байна. Бүгэ Баатар Улаангомоос хааж байна. Яг төвийн хамгаалтан дээр тоглогч нараас ер нь байхгүй байгаа дээ шүү дээ. Одоо юу бас одоо байр бүрэлдэхүүнд байхгүй байна. За Батэрд өнөөдөр бол зүүн жигүүр товтлогоон дээр гарч ирсэн. Батууд авсан. Солгоо зөглөө. Гол Батууд. За 10 дахь минутанд Вестерний мэргэн бууч Бумуучрлын Батууд тооны харьцааг тэнцүүлээд за тургуулын цохилт алдсан алдааг нь тэр дорн цайрууллаа. За энэ Батэрдэн довтлогоо дэмжиж ороод ирсэн. Батууд нэг хүрээл солгоо явуулсан. За хурц өнцгөөс бас нарийн төгсгөл байжээ. За тэгээд өөрийнхөө голын селебрэшнийг хийгээд тэр Батуудын 2 хотонг бол бас их сайн яг л харсан да. Батууд бол яг нэг хагас би. Яг нэг ханцуу өмөр илүү гарахад лотон шүү дээ ер нь бол. Яг нэг тиймэрхүү байдлаар отонд орцсон болцсон одоо байдлууд гарсан. За тургуулын цохилт зааж байгаа юм байна. За төмөр очралд авсан байна. Төмөр очрыг л одоо хаасан энэ удаа таалгач инх манла Вестернээс хааж чадах нь байх нь. Харцгаая. За жил тоглогч эсрэг Монгол хаалгач. Инх манла тулнаа. Гүжирээ цогтлоо хаасаа. За хоёр багийн хаалгач нар ч өнөөдөр ганган багч нэ. Ярих юм алга сайхан тоглолтыг үзүүлж байна. За харин сүрэг довтлогоо Батэрд нь гараад ирсэн дээ. За Батууд одонгоо мэдрэх хэрэгтэй шүү. Энэ удаа дамжуулалт ирсэн өглөө. Араас нэмцээ хаалтанд орсон. За хамгаалаа болон болголоо. За ста нээлттэй тоглолттой. Ста нэг ан ман үз. За гоё энэ отон байхгүй шүү. За гараад ирсэн очир байна. Төгсгөл гол 2-1. Отон байхгүй, маргаан байхгүй. Ямар ч отон бол байхгүй шүү сая. За тоглолтын 40 дэх минутанд очир байна. Энэ тоглолтын 2 дахь голоо хийлээ. За удирлын 11 дахь гол нь болж байна. Очир байна. За хоромхны хаалганд одоо эхлээ 3 гол, дараа нь 2 гол. За өнөөдөр ингээд юуны хаалганд бас дахиад 2 гол хийлээ. Вестерний хаалганд. За сүрэг довтлогоогоор 2 гарч ирээд хоёулангийн л одоо яг эхний голыг очир байна оруулаад за араас нь Батууд тэнцүүлээд тэгээд очир байна 40 дэх минутанд 2-1 болгосон. За ингээд 2-1 харьцаатай ихний хагас завсарлаж байна. Улаангом сэдийг удирлын 11 дахь оноо 3 дахь хожил нь болох болно. Хоромхноос 5 оноос салах боломжтой болно. Гоёрсон цоглоо гол хэтрик. За очир байна ихүү өнөөдрийн тоглолтын 3 дахь гол оруулж энэ тоглолтын одоо хувь заяанд бас нэлээд чухал үүрэгтэй багийнхан тэргүүлийг баталгаажуулсан голыг оруулж байна. За 2-1 3-1 бол одоо ийм сүүлийн мөчтийн хялгаатай нэг голын зэрэгүүл барьцгүй тэргүүлэл. За тэгээд очир байна. Густавогийн дамжуулалтаар хаалган цохоод энэ удирлын 2 дахь хэтрикээ хийлээ. 2 дахь хэтрикээ хийж байна. Хоромхны хаалганд нэг хэтрик хийжсэн. За ингээд 9 голтой удирлын 10 шилжүүллээ зүүнд Батэрд нь давуулсан хүрхээр боломжтой шүү. Батуулдын гол.
За өнөөдөр Батэрд нь 2 гоолын дамжуулт өглөө. Ямар гоё байсан бэ? За Батулд бас шууд нэгээр дуусгаад гол орууллаа. За давчлаа. За ингээд үндсэн цаг үйл ерөөхдөө дуусч байгаа нь ойлгомжтой хаа. За шүүгч ингээд тоглолтын үндсэн цаг дуусныг зарлаа. 2-3 харьцаатай. Улаангом Сити баг өнөөдрийн тоглолтод хоцсноор үндэсний дээд лигийн тэмцээний 2025-26 оны улирлын 3 дахь хожил. За 11 дахь оноо авлаа.